control. Nights keep on taking toll. Find me out here on my own. Keep blowing up my phone. Maybe I'll just lost control. Nights keep on taking toll. On my Туурдаг гэж дуудагддаг гүнзгий дунд нэгэн эрэгтэй ганцаараа амьдарч байлаа. Тэр эрэгтэй бол хүмүүсийн үзээд бай болж зээлсийг шидтэн. Түүний нэр бол Заган. Тэр одоо хэцүү шалгууртай болж ирээд байв. ご主人様、質問をお許しいただけるでしょうか。なんだ。私はどのような殺され方をするのでしょうか。ちょっと待て。なぜ殺すことになっている。というか、どうすればいいのだこの状況を。好きな女の子と会話するのってどうすればいいんだ。 Энэ түүхийн эхлэл бол тэр өдрийн өглөө юм. Айн донд нэг намгалагч өсвөр насны охиныг хүчрхийлэх гэж байв. Охин найсантай айлгадтал нүүр нэг нэрсэн олорцгоо. Тэр хамгаалагчийн дүр тойрсон шиттэн байлаа. Охины нүрний арсыг хуулж авах гэж байтал манай голдуур болох Заган хүчрээд хүний газар нутаг шуугилдаад унтах гэж байх чамаас болоод нойрон сэрэгчлээ гэд толгойг наглаад алцгана. Гэтэл байхгүй нөгөө охин хит их цус арснаасаа болоод ухаан алдчихна. Заган яана гэдүүлчлээ. Тэр сэрх үедээ травматай болох нэ. Трэшэр би чинь шидэттэн шүү дээ гэд буцаах мужлыг гэгшээд ашиглан орчин тойрноо буцаан хэмэнд нь оруулна. Охины ингэрт барьсан загалмайг харна. Сүмэх үнэ. Тэгэхээр бурхныг дагаж гэсэн үг. Шидэдний дайсан байх нь ямар ч түүнийг аварсан гэж энэ хэвэрнүүл дэчихвэл би хэрэгтэн болох байх. Яах вэ? Надад хамаагүй л дээ. Хот хүрх замдуул дэчихвэл хэн нэг нь олох байлгүй гэд шилжүүлэх гэтэл шидэн үгүйсгдэж шидэн тойргийг нь ашиглан нэгэн шидтэн гарч ирэх болно. Тэр нь Заганы хуучин тэл шидтэн болох Барбатос байв. Барбатос. Шөөе. Өдөслөгийн дондор ирч хүрдээ гэхэд Заган хүний газар нутаг зөвшөөрлөг орж ирсэн муу нөхрийг чимээг болгосон төдий. Муу нөхрөө чиний хэлэх зүйл мөн үү? Босод хүний амьнаас нь түнцэн бодлогүй ямар ч шалтгаангүйгээр тэр чинь шидтэн үсттэй. Хөө энэ охинд нэлээд хүчтэй хүч байж шүү. Тэгэл болгож ашиглах юм уу гэхэд дахил мэдүүлдэг шидэт дургүйгээд охиныг шилж болно. Манай Заган явах гэтэл Барбатос сонирхолтой өрөө байна. Чөтгөрийн хаадаг нэг Марчесиас өгсөн. Мэдэж байгаа юу? За, чөтгөрийн хаадыг тайлбарлавал нэгэндээ таарсан хүчтэй бөгөөд доод түвшний шидэтгэнгүүдийг удирддаг ба 13 чөтгөрийн хаан байдгаас хамгийн удаан буюу 1000 жил амьдарсан чөтгөрийн хаан өгсөн. Барбатосын ирсэн шалтгаан нь өгсөн чөтгөрийн хааны эд бараа дуудлага худалдаанд ордог юм байна л да. Өгсөн чөтгөрийн хааны газар нутаг Кеанодест дуудлага худалдаа болж байгаа учраас мөнгө зээлэх хэрэгсэн гэдээ хэлнэ. За тэгээд манай хоёр дуудлага худалдаа болох газар тэрнэ. Ирсэн газарт нь хөл хөдөлгөөнтэй байх ба харуулууд ихээр цугларсан байв. Заган учир байдлыг асуухад Барбатос ойрд хүний улгаан их гарч байгаа. Нэг тэнэг нь олон охидыг цуглуулж туршилт хийж байгаа гэсэн. Заган аюултай зүйл хийх юм аа. Сүмдтэй зарлаж үтээд л үзтээ. Юу сурж байгаа юм бол ямар нэг зүйл дуудах гэж байгаа юм болов уу? Жишээлбэл чөтгөр мэт. Үгүй ээ. Чөтгөр гэж зүгээр л нэг төв шүү дээ. Гиснээс Заган тэр хэрэгт сэжиглэгдэж байгаа юм байна лээ. Барбатос Заганыг найзгүй хэмээн шоглоно. Манай хоёр доотлого худалдаа болж байгаа газар тэрнэ. Харж байд Заган сонирхолтой хүмүүс ирсэн байж шүү. Харилд Кемарис, Элбчин Энчантрес хий үзэгдэл Валифур хүртэл ирсэн байна. Гэхэд Заган тэд өчтөр юу? Мэдээж нас барсан чөтгөрийн хааны оронд нэр дэвших хүмүүс. Яг нь пич бас адилхан л та гэхэд Заган хэн шийдэх юм? Өвлдсөн 10 чөтгөрийн хаад шийдэх бололтой. Тэнд хоёр нэр дэвшигч манай Заганыг харна. Тэр залуу хэрэгэн байхгүй үедээ ч ягаад ч юм чөтгөрийн хааны нэр дэвшигч донд байсан шүү хэмээн ярьж байтал өнөөдрийн хамгийн сүүлийн мөн хамгийн шилдэг бүтээгдэхүүн чөтгөрийн хааны бүтээгдэхүүн болох байсан өмнөд зүгийн Норденд байсан гайхамшиг довг эльф. Гэтэл байхгүй манай Заган анхны арсаар олчихнаа. Тэгээд 10,000-аас эхэлцгээе гэж хэлхийн завлгаа Заган шууд 1 сая гэж хэлнэ. Тэнд байсан бүх хүнийг шоконд оруулна. Анхны арай гэж. Тэгэд Заган нөгөө эльфийн ордонд авчирээд яаж яриа ахлуулах учраа олж чадахгүй нэлээд бэдлээ. Гэтэл эльф охин намайг яаж алах вэ гэж асуудгийг манай Заган шок.
Хөөрхий өөрийг нь алах гэж явчихсан гэдээ ойлгоцсон. Сага хүлээ чамайг алах бодол байхгүй гэхэд эльф тэгвэл амар алахгүй гэсэн үг юм ээ. Ордонд байгаа хүн тамалдаг багч руу харна хэлнэ. Тэр багч нь мэдээж ордны өмнөх хийсний эхэлтэй. За тэгээд манай залуу өөрийгөө танилцуулна. Эльфийн нэрийг сандарч асан. Эльф охин нь өөрийгөө Нефил гэх ба авгийг нь асуухад давг байхгүй. Хэцүү байвал Нефи гэж бодож байгаарэ гэв. Хэдүүлээ бас Нефи гэдээ удаа явчаа. Эльфүүдэд давг байхгүй нингийн юм уу гэхэд үгүй. Өөрийгөө хараагцсан хүүхэд байсан хэмээн хэлнэ. Мөн битгий санаа зов. Одоо хүртэл онгон байгаа гэж Плачаас хүч харуулна. Галзуу. Манай цагааны нүүр нь олон. Битгий буруугаар ойлгох. Чамайг доршилтонд ашиглахгүй гэхэд Нефи тэгвэл яах гэж намайг аварсан гэхэд цагаан чамд мэдэх хэрэг байхгүй гэж хэлээдээ. Юу гэдэл зах дээр анхны харьцаад оруулсан охиноо бүх мөнгөөрөө худалдаж авсан гэж хэлэвдээ. Цагаан Нефи дөрөв үгүй хүссэн өрөөгөө сонгох гэхэд Нефи өөрийнхөө өөхөх өрөөг сонгох юм уу гэхэд чамайг алахгүй гэж хэлсэн биз дээ гэж хэлээд дотроо бодно. Тийм шүү дээ. Пол мэт баригдаж тэгэл зарагдсан. Өөрийгөө дахил эсвэл доршилтын тулаа гэж өргөлж боддог байсан байлгүй. Хараагцсан хүүхэд гэж ойлгохгүй. Ирэх дургүй байсан. Харих газарч хүрээц. Би ч гэсэн тийм байсан хэмээн дотроо бодно. Манай цагаан эцэг эхийч мэдэхгүй багаас хогон донд өссөн юм байлээ. Цагаан нэгэд чамайг надад хэрэгтэй болохоор авсан юм. Битгий өхөн гэж хэл. Тиймээс миний төлөө амьдэр. Галцаа. Тэгээд манай хоёр өрөө сонгохоор дээш гарч явтал Нефи хөл алдаад унах гэтэл Цагаан амжиж барьж авнаа. За тэгээд нэг өрөө ангалахтал тэр өрөө Нефи таны хүслээр болох хамаагүй гэж шууд бүхийн. Цагаан годлоо агаараас дээрх дайсны орхих гэж хэлээд шидээрээ цэвэрлэж өгнө. Галзуу. Тэгээд манай хоёр балкон дээр гарч хамт сар хар зогсон. Жаахан ноч усрагснээр эхний анги маань үүгээр дуусч байна. Маргааш өглөө Нефи цагааны хажуус ирнэ. Тэр хоёр өглөөний цайнд хатуу мах идэж байтал Нефид сонин санагдсан бололтой. Яагаад ижлэхэн хоол идэж байгаа юм гэж асуув. Цагаанч гайхан яагаад болохгүй гэж. Юун сонин бэ гэхэд энэ нь боолтод өгдөг өдөр тутмын хоол гэн. Цагаан багтаа өнчин хэцүүх амьдрал удаж болгоо хийж энэ махыг идэж амь цогоодог байсан болохоор амтанд тассан гэхэд Нефи би танд хоол хийж өгч болохгүй гэхэд Цагаан гарын хоолыг нь идэж уцхийн туйл болно. Тэр хоёр хүнс цоглуулахаар хот руу явнаа. Хот алхах цамт нэгэн худалдаа чинь таарна. Мөнгөөр хот хүргээд өгье гэхэд Нефиг авах гээд бүх мөнгөө хүртсэн юм чинь татгал заад цааш нь яваад холдоогүй байтал дээрэмчд гарч ирэн нөгөө худалдаач руу дайрдаг. Ууг нь манай хүн хараагүй юм шиг бай гэж бодсон ч Нефигийн гар нь чичрэхийг хараад Нефиг ийм байдлаар хулгайлагдсан байж магадгүй. Өөрийнх нь хажууд байвал ийм юмнуудаас яах шаардлага байхгүй гэж харуулах гээд дээрэмчд рүү дайрнаа. Гэтэл дээрэмчд шиддэн хүсэлсэн байх ба тэр шиддэн манай цагаан нь юухан байх вэ? Амархан ялж өөрийгөө хэр хүчтэйг Нефид харуулж чадна. Хажууд нь байсан энгийн иргэд Цагаан дээр ирнэ. Сайн шиддэн бас байдаг байна гэвэл талархлаа илэрхийлнэ. Цагаанч гайхаад өмнө нь дэрэмжтэйг алж байхад хүмүүс тоодоггүй байсан. Одоо гинэт яагаад гэж бодно. Иргэн тойрноо харна. Нефи байхад ийм том нөлөө үзүүлж байна гэж. Нөгөө худалдаач нь манай хоёрыг хот хүртэл хамгаалагч хийгээд яваад өгөөч гээд мөн санал болгоно. Манай хоёр ч унаагүй юм чинь дуртай зөвшөөрнө. Хотод ирээд Нефид хувцас авч өгөхөөр дэлгүүр ортол худалдагч нь Цагааныг шиддэн гэж жаахан зайлсхийн. Худалдагч нь Нефигийн хүзүүний гавийг хараад галзуу утсан өмсгөнөө. Шүүгээ эдлийн овцтой гадуур явах үү. Илүү энгийн овц гээд нэлээд юм болж хөөхөн дараах хувцас сонгоно. Хүзүүнд гав нь анхаарал их татаад байгаа болохоор салгахаар дархан үн рүү очино. Гавийг нь үзээд шидийн хүчээр хийсэн байна. Хүчээр салгаж болохгүй байх. Магадгүй ямар нэгэн орхи байж мэднэ. Толгойг нь тасалж мэднэ. Өөрийнх нь түлхүүрээр онгойлгосноо хамгийн аюулгүй арга гэж хэлнэ. Манай хоёр түлхүүрийг нь насны дараа онгойлгохоор шийднэ. Дарханд мөнгө гэтэл хэрэггүй өмнө нь хүү бид хоёрыг аварч байсан учраас мөнгө авахгүй гээд баярлснаа илэрхийлнэ. Манай цагаан санахгүй байгаа л да. За тэгээд хоёр хос арай болтол хүнсээ цуглуулж явсаар зоогийн газар орж хоол идэхэр болноо. Нефи анх удаага ингэж хоол идэж байгаа болохоор түүнд нэлийн таалагд. Тэгээд хоолоо Цагааны амд халбагдаж өгнө. Галзуу. Нефи та ерөөсөө юм тушаахгүй юм аа.
Би танд тусламар байна гэвэл та надад зөвшөөрөх үү? Болно. Өөрийнхөө хүссэн зүйлээ хий гэж хэлээд хэрхүүлээд аманд нь хоол холбогдож өгнө үү? Энэ хоёр ч яасан илүү юм бэ? Нэрээ дээр хаалцсан охин чинь ариун сэлэмний эзэн Ариун Бүлэг Баатарын ахмад байсан юм байлээ. Тэгээд сүмээ удирдлаа Заганыг хэрэг цэцгэлэж байгаа учраас манай улаан өстөд Заганыг барих даалгавар өгнө. За ингээд 2 дугаар ангид дуусч байна. Анхудаага контент хийж байгаа болохоор алдаа оноо зөндөө байгаа байх. Тэгээд комент хэсэгт гаргасан бүх алдааг мөн бичээрэй. Цааш та засаад чатаараа хичээгээ. Та нарт таалагдсан бол чатаа бүхнийг хийнэ. Дараа дараагийн контентээр уулзлаа.